Хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Чингис хааны хөшөөг хийсэн буриадын уран баримлж зураач Даши Намдоков өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн сойрхол хүртээлээ. Шинэхэн төрийн сойрхолд Намдгийн Дашнамын бүтээлүүд одоогоор дэлхийн 25 орны урлагийн музейд хадгалагддаг. Монгол Угс заатны түүх уламжлалыг илтгэсэн төгс бүтээлүүдээ гэж үнэлэгддэг байна. Одоогоос хэдэн жилийн өмнө морь унсан Чингис хааны 5 м өндөртэй хүрэл хөшөө Их Британий нийслэл Лондон хотод олон түмний нүдийг хүчирлэж байсан. Энэхүү бүтээл нь Оросын алдартай уран баримч Даши Намдоковын бүтээл байжээ. Дэлхийн түүхэнд хамгийн гарамгай цэргийн удирдагч Чингис хааны хүрэл хөшөө нь зураачийн сүүлийн төсөл Монголын их хаан Чингис хааныг морины нуруунд дээр тэнгэрээс бууж байгаа байдлаар дүрсэлсэн. Энэхүү бүтээл нь хөдөлгөөнгүй мэт боловч гадагш тэмүүсэн нуугдмал хөдөлгөөн дотоод эрч хүчийг харуулснараа онцлогтой. Үүгээрээ дэлхийд өндрөөр үнэлэгддэг байна. Тэгвэл өнөөдөр түүнд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн сойрхол хүртээлээ. Чингисийн уран баримл хөшөөг бүтээх нь миний мөрөөдөл зорилго байсан. Яагаад бүтээх хүсэл эрмэлзэл байсан бэ гэвэл бид бүгдээрээ Монгол цустай. Монгол хүн гэдгээрээ бахархаж явдаг учраас энэ бүтээлээрээ дамжуулан дэлхийд Монгол улсаа сурчлах бас нэг зорилго байсан. Хөшөөний хувьд хөрөл зутгамал Чингис хааныг дундад зууны үеийн Монгол цэргийн хоёрыг өмсгөлтэй хоёр гараа дэлгэсэн байдалтайгаар дүрсэлсэн. Мөн Чингисийн хөшөөний морины туйранаас малгайны орой хүртэл 1.5 м өндөртэй юм а. Намдгийн Дашнам нь 1967 онд Бүрээдэд төрсөн. 1992 онд Оросын холбооны улсын Красноярск хотын урлагийн дээд сургуулийг төгсөж төрлөх Улаан уд хоттой өөрийн урлагаа байгуулж уран бүтээлээ туйрвж эхэлжээ. Намдгийн Дашнам нь шинэ зууны эхнээс Азиас Европоос Америк хүртэлх олон зуун үзэсгэлэнт оролцож тэргүүн болоод бусад шагналуудыг хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч. Түүний Чингис хаан газрын дундх нүүдэлчин Мортон Чингисийн удам, Шонхор шувуутай цэрэг уран баримл, мөн Алтан шоры болон Азийн төв уран баримлын зохицолбор зэрэг нь нүдэлчдийн соёл гүн ухаан Монгол угсаатнуудын түүх уламжлалыг илтгэсэн төгс бүтээлүүд гэж үнэлэгддэг байна. ТВ-с мэдээнд Бацран Ариун болд мэдээллээ. Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон. Архангай, Баянхонгор, Баян үлгий булган, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт 13-аас 22 см зузаан цас орж өөлжилт хүндэрч эхэлсэн байна. Мөн Дархан уул, Дорноговь, Сэлэнг, Хинтээ аймагуудын зарим сум цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90% нь цасан бүрхүүлтэй байгаагаас 40 орчим хувьд нь өвлжилтийн байдал хүндэрч болцсохгүй байгааг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Одоогоор Баянгор, Булганговь, Алтай, Дундговь зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвлжилт хүндэрч засны зузаан 7-оос 40 см төрчээ. За түүнчлэн зарим аймаг шуурхай албаны олон түргэн тусламжийн автомашингүй байгаагаас өвлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгааг мөн хэлж байгаа юм а. Өнөөдөр бол яг улсын онцгой комисс дээр Увс, Баян үлгий, Ховод, Булган гэсэн аймагуд дээр бас зарим тал дээр одоо өвөлт хүндэрч болжгүй сумууд дээр дэмжлэг тусалцаа үзүүлэх тал дээр мэдээлэл ирсэн байгаа. Төв одоо сая дурдсан Хинтээ, Булган, Ховод гэх мэтчлэн одоо аймагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашины гүйлтийн норм дууссан. Энэний санхүүжилтийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн байгаа. Нэг аймагт 150-аас 250 сая төгрөгийн одоо нөөц хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр одоо ингэж ажиллаж байна. За үйлжилт хүндэрсэн тохиолдолд шуурхай авран туслах нийт 4000 гаруй албан хаагч дуулал сайтай 38 тээврийг хэрэгсэлтэй ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн орон нутгийн гамшигаас хамгаалах 253 алба мэрэгжлийн анги байгууллагатай хамтран нийт 22,000 хүн ажиллах бэлэн байдлыг хангаад байгаа юм байна. Үйлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7% хангагдсан бол зайлшгүй бүрдүүлэх ёстой үс тэжээлийн 33%-ийг нөөцлөжээ. Засгийн газрын тогтоолоор аймаг нийслэлийн хэмжээнд нийт 29,000 тонн үс бэлтгэхээс 23,000 тонн буюу зайлшгүй бүрдүүлэх ёстой нөөцийн 78%-ийг хангажээ. Мөн 11,000 тонн тэжээл бэлтгэхээс 3,000 тонн буюу 30.1%-ийг бэлтгэсэн байна. Улмаар баталсан төсвийн хөрөнгөөр энэ онд шаардлагатай үс тэжээлийн нөөцийг 100% бүрдүүлээд байгааг хэлж байна. Төрийн байгууллагууд авилгын эсрэг хэрхэн тэмцдэг болохыг шинжээчдээр үнэлгээж хүлжээ. Тус судалгаанд 15 ям эдгээрийг дагалдсан агентлагуудыг хамруулсан байна. Монгол Улсын төрийн байгууллагуудын авилгын эсрэг хийж байгаа нэг ажлыг мэдээллийн ил тод байдлаар үнэлсэн байна.
Өнөөдөр авилгын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр төрийн бас байгууллагуудаас төрийн байгууллагуудын авилгын эсрэг үзүүлэлтэд хийсэн хөндлөнгийн шинжилгээний дүнг танилцуулсан юм а. Үнэлгээнд улсын хурлаас байгуулагддаг 7 агентлаг, 15 яам, засгийн газрын 28 агентлаг, аймаг нийслэл 22 нэгж, нийслэлийн 9 дүрэг, төрийн өмчийн 39 хуулийн этгээд, хууль зүйн сайдын эрхлэх асуудлын 2 байгууллага нийт 122 байгууллага оролцсон байна. Эдгээрээс улсын хурлын байгууллага болон аймаг нийслэлийн нэгжүүд авилгын эсрэг үзүүлэлтээрээ дээгүүрт бичигдэж байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон яамдуудын үнэлгээ тааруу гарчээ. Яамдууд дотор нь аваад үзвэл батлан хамгаалах яам болон гадаад харилцааны яам хамгийн тааруу үнэлэгдсэн байна. Хүнс хөдөө чуу яам бол сүүлийн 3 жил дараалан ер нь одоо энэ жагсаалтыг тэргүүлж байгаа. Анхнаасаа одоо веб дээр тавигдвал зохих олон нийтэд хөргүүл зохих мэдээллийг их зөв бүрэн тавьж эхэлсэнтэй нь бол шууд холбоотой байгаа. Сангийн яамны хувьд бол хуулиараа бусад яамдаас илүү олон мэдээллийг тавигдах шаардлага шилэн дансны тухай хуулиар тавигдсан байгаа. За энэ шаардлагыг бол нэлээд сайн хэрэгжүүлсэн байна. Багц буюу 80-аас 90 онооны хооронд үнэлгээ авсан агентлагууд бол улсын бүртгэлийн ерөнхий газар, нийгмийн хадамж үйлчлэгээний ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, стандартчил хэмжил зүүн газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, оюуны өмчийн газар, татварын ерөнхий газар, төрийн өмчийн хороо, цагдаа, архивын ерөнхий газар гэсэн агентлагууд бол 80-аас 90 онооны хооронд үнэлгээ авсан байна. Төрийн бас байгууллагуудын зүгээс дээрх судалгаа гаргахдаа тухайн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлуулад өөрсдийн вебсайттай шилэн дансны хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн түргэн шуурхай үнэн зөв мэдээж байгаагаар нь дүгнжээ. Мөн муу үнэлгээ авсан зарим агентлагуудын хувьд авилгатай тэмцэх газраас удаа дараа заавар зөвлөмж, дүгнэлт хүргүүлэгч, удирдлагууд нь ажилтан албан хаагчдаа энэ тухай мэдээлдэггүй. Вебсайт хариуцсан мэргэжилтнүүд нь авилгын эсрэг хууль тогтоомжийн талаарх ойлголт тааруу байгаагаас сул үзүүлэлттэй гарах нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Энэ жилийн улсын дундаж үзүүлэлт 67.8% байгаа бол өнгөрсөн онтой харьцуулахад 7.8%-аар 2013 оны төвшингээс даруй 19.6%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2013 онд нийт төрийн байгууллагууд дахь авилгын эсрэг үзүүлэлт 48%-тай байсан юм а. Ямартай ч сүүлийн 3 жилийн хугацаанд яам агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувьцаат компаниудын үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирсан гэж үнэлэгдсэн байна. ТV9 мэдээ Арин Туяа Алтан гэрэл мэдээллээ. Бага насны хүүхэд хөдөлмөр эрхлэх нь хуулиар хоройтой гэсэн хэдий ч зах олон нийтийн газруудаар гуйлга гуйх, ачаа зөөх зэргээр хүнд ажил хийдэг хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа юм а. Өнөөдрийн байдлаар манай улсад 10,000 гаруй хүүхэд хоройтой хөдөлмөр эрхэлж байна. Бусдын адил сургууль сурч хөгжих насан дээрээ өөртөө хатсан гэмээр ажил хийж, гуйлга гуйх, ачаа зөөх, машин зам дагуу үнэртүүлэгч, чихэр зарах зэргээр өөртөө аль хэдийн ажлын байр гаргачихсан хэрсүү хүүхдүүд олонний хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай, машин зам дагуу ихэнхдээ гүйж харагдах нь элбэг байдаг юм а. Хүүхдүүд ингэж эцэг их ар гэртээ мөнгө олж очих үүрэг хүлээж байгаа нь нэг талаар хичнээн хорж цагдаад ч нэмэргүй, өөрсдийнх нь хинэггүй байдал, нөгөө талаас эцэгхийн хараа хяналт муутай холбоотой. Гэсэн хэдий ч тэнмэл гэж нэрлэгдээд байгаа эдгээр хүүхдүүдийн дунд өөрийн хөлс хүчээр аав ээждээ дэм болох гэсэн амьдралын эрхээр хүнд хөдөлмөр эрхэлж яваа нэг нь ч цөөнгүй байгаа юм. Ажил хийгээд өдөрт хэдэн төгрөг болох вэ? Өдөрт 10 төгрөг. Ер нь ямар ажлыг голдог гэж байна чи? Ямар ажил хийх амархан байж байгаа? Ямар ч амаргүй ажил хийж байна. Чи өглөөд хэдэд ирээд хэдэд ажиллаж байгаа вэ? Хоолой өглөө 8 гэл орой 6 гэл байна шүү дээ. 8 цаг тэгээд орой 9 мэсгүй байна. За ер нь ажлын хөлсрийн хэр өвдөө? Гэхдээ 12. 12. Газраас ийм ачаа зөөлж хөргөж өгөхөд хэдэн төгрөг авах вэ? 2,000-3,000 байна. 2,000-аар? Тийм. Чамтай ихний ажил хийх хэрэг байгаад байна. Аа. Ажил хийх хэрэг байгаад. 2 байгаа. Өглөөд хэдэд ирээд орой хийдэг шалах уу? Аа. Өглөөд хийдэг ирээд хийдэг чи. Чи сая хичнээн хүүхдийн дагаа гэдэг чамтай ижил ажиллаж байгаа. 2 хүүхдэл байгаа шүү дээ. 2 хүүхдтэй байгаа юм тийм. Одоо ямар ажил хийх вэ? Аа. Ямар ажил хийх вэ? Бас юм төрөг төлтэй. Тэрэг төрхөөс өөр ажил хийх ажил юу гарч ирэх тань? Өөр ажил гарахгүй шүү дээ. Хүүхдүүд ажил хийж байгаа нь нэг хэрэг. Гэхдээ үүнд зөвхөн тэднийг буруутгах нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь эдгээр хүүхдүүд янз бүрийн сайнтай саартай шалтгаанаар гуйлга гуйж тэрэг төрөхөд хүрээд байгаа юм а. Иймээс баг балчир хүүхдүүд өвлийн хүүтэнд ийхүү ажиллаж гадаа сууж байгаагийн цаа шалтгааныг олж ар гэрийнхний амьдралд анхаарал хандуулах хэрэгтэй болоод байгаа юм. Бүхий одоо жижиг одоо хөдөлмөр эрхэлж байгаа асуудал нь бол мэдээж зам дагуу гар дээрээс жижиг 8 худалдаа хийх үнэртүүлэгч зарах гэх мэт явж байгаа. Тэгээ гудамжинд гуйлга гуйж байгаа ийм хүмүүсийн асуудал бол хөндөгцсөөр хэвээр байгаа. Ерөөсөө тоон тодорхой түвшинд буураад бүр алга болохгүй байгаа. Энэ бол ядуурлыг бууруулах болов одоо насан туршидтыг хөдөлмөрийн байраар одоо
ажил олгох ийм асуудал өөр гэр бүлийн түвшинд нь арга хэмжээ авч ажиллахгүй бол зөвхөн хүүхдийг одоо хөдөлмөр эрхлэхийн хориглоод байхаар ингээд зогсохгүй үргэлжлээд ингээд яваад байгаа. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд сургууль сурах гэхээр өвчтөе аав ээж хоногийн хоолгүй байгаа дүүгээ яах вэ гэх мэтийн олон асуудал тулгардаг гинэ. Тиймээс төр засгаас хүүхэд хөдөлмөр эрхлэх нь хууль бус эцэг эхт нь арга хэмжээ авна гэхээсээ илүүтэй эдгээр нийгмийн эмзэг бүлгийн өрхүүдийг тодорхой бодлогоор дэмжих аав ээжт нь ажилдаа явж хүүхдүүд нь гэр орондоо дулаан суух боломжоор хангах дэмжлэг үзүүлэх нь чухал болоод байна. Хууль зүйн салбарт хамгийн тулгымцсан асуудлын нэг бол цэрэг татагдсан эрчүүдийн эрүүл мэндийн асуудал юм. Өнөөдөр хил хамгаалах байгууллагын удирдлагуудтай хууль зүйн сайд дорилгож уулзаж үүрэг даалгавар өглөө. Энэ үеэр цэрэг татагдсан эрчүүдийн эрүүл мэндийн асуудал болоод сэтгэл зүйгээр дэмжих хэрэгтэйг хэлж байлаа. Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хууль зүйн сайд дорилгож хил хамгаалах байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн юм. Сүүлийн үед цэрэгт татагдсан залуус тэр дундаа хилийн цэргийн ангиудад гарч байгаа ноцтой алдаануудыг энэ үеэр ярьж байсан юм а. Үнэхээр цэргийн хүмүүс юм бол үнэхээр цэргийн хэргийн мэдлэг, цэргийн боловсрол талдаа хүнээс бодохгүй байх. Хэдийгээр манай хилийн цэргийн үйл ажиллагаанд масштабны том цэргийн боловсрол шаардлагагүй ч гэсэн өдөр тутмын ажил маань тийм хийдэггүй ч гэсэн өөрөө академид төгссөн цэргийн дээд боловсролтой хурандаа буй юм бол ах офицер юм бол ямар ч масштабтай цэргийн хэргийн мэдлэгээр тэнтэй ч юу ярьж чаддаг. Ийм хэмжээнд ажил үйлдвэрлэх юм байна. Цэрэгт татагдсан эрчүүдийн эрүүл мэндийн асуудал ноцтой байдалд хүрч цэргийн албанд амнасаа алдах гээд олон бэрхшээл байна. Мөн цэргийн албанд байгаа залуусын дунд амиа хорлох үзэгдэл гарч байгаа учраас хилийн цэргийн байгууллагуудын соёл хүмүүжлийн ажилтныг илүү чадваржуулах, залуусын сэтгэл зүйтэй тулж харьцах шаардлага байгааг энэ үеэр хэлсэн юм а. Одоо хуучныг бол энэ харилцаа холбоо, унаа, төсөв энэ одоо бүх юм чинь хүний тоо бай. Яаж ч гэдэг гэсэн гар дундаа байгаа юм шиг ингээд энэ нэг анги байгуулгыг тал талаас нь мэдрээд ойлгоод аваа явж болцоо байна. Зөвхөн та нар энэ ажил аргаа болох ёстой, тэр би ажиллах ёстой юм байна гэж өөрийгөө ойлгож өөрөө ажиллаа тэгш зохион байгуулах хэрэгтэй гэж бүх зүйл над хамаатай гэдгийг л ойлгоо. ТВ-с мэдээ Ариун Туяа Алтан гэрэл мэдээллээ. Оросын холбооны улсын батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааныхаа хүрээнд 300 орчим сая Америк долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Үүний нэг нь тус улсаас манай улсын батлан хамгаалах салбарт T-72 загварын танкийг манай улсад хүлээлгэн өглөө. 1921 оноос эхэлсэн Монгол улс Орос улс хоорондын батлан хамгаалахын салбарт хамтран ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Энэ ажлынхаа хүрээнд өнөөдөр энэхүү 20 орчим танкийг манай талд гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтын ажиллагаа 2004 оны цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай 2014 оны Монгол-Оросын цэрэг техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт үндэслэн хөгжиж байна. Урд нь манай улсад Орос улсаас цэргийн зориулалттай объектууд, цэргийн хотхон буудлын газрууд, эмнэлэг, холбооны шугамуд агуулгах зэрэгт 660 гаруй сая долларын тусламжийг олгосон байдаг. Мөн 1949 оноос Зөвлөлт холбоот улс болон Оросын холбооны улсын цэргийн их дээд сургуулиудад 6000 гаруй Монгол цэргийн албан хаагчдыг бэлтгэхэд байгаа юм а. Өнөөдөр бид Оросын холбооны улсаас энэ онд 2 дахь цуваа болгон ирүүлж байгаа байлдааны техникийг хүлээж авч байгаа нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа үйл явдал үрдүн аривантай байгаагийн жишээ юм а. Өнгөрсөн 9-р сард хуралдсан цэрэг техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын хамтарсан ажлын бүлгийн 7-р хуралдааны үед тохирсны дагуу агаарын довтлогооноос хамгаалах техник хэрэгсэл ойрын хугацаанд нийлүүлэгдэх болно. Дээрх гэрээний үргийг бүрэн биелүүлэхээр T-72 хуягт машины сүүлийн хэсгийг манай талд хүлээлгэн өглөө. Ингэснээр тус улсын тусламжийн хэмжээ 3 тэрбум долларт хүрч байна. Үүний 95% нь буцалтгүй тусламж юм а. Сегодня мы с вами Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүдэн байдлыг хамгаалахад шаардлагатай байлдааны техникийг зөвхөн Оросын талаас нийлүүлэх эм үргийг гүйцэтгэж байгаа. Оросын холбооны улсын зүгээс үзүүлж буй тусламж Монгол улсын зэвсэг хүчний байлдааны чадварыг дэвшлүүлэхэд төс болох бөгөөд нийлүүлсэн зэвсэг байлдааны техникийн гагцхүү хамгаалалтын зорилгоор ашиглан эдэгт хэдэлтэй байна. Энэ танк нь одоо хуурай замын цохилтын гол хүч болсон танк. Буудлагын одоо өндөр зэгцтэй, автомат сумлгаатай ийм одоо танк байгаа. Өмнө нь бол одоо бид нэр 50-аад онд үйлдвэрлэгдсэн Т-55 гэдэг танктай одоо дадлаг сургуулаа хийж
бэлтгэл сургуулаа хийж явдаг байсан бол одоо сүүлийн одоо 5 жилд бол Т-72 танктайгаа одоо ажиллаж дадлага сургуулаа хийж байна. Энэ бол одоо өмнөх танкасаа бол одоо экипажийн тоо нэгээр цөөрч байгаа. 3 экипажтай болж байна. Тэгэхээр бол хүний амийг нэгдүгээр тавьсан одоо бас онцлог асуудалтай юм байна. Дээрх тусламж нь манай улсын зэвсэгт хүчний байлдааны чадрыг дээшлүүлэхээс гадна эдгээрийг зөвхөн хамгаалтын зорилгоор ашиглана. Энэ нь манай улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа баталгаажуулахад чиглэгдсэн тусламж юм а. Ингэснээр хоёр орны стратегийн иж бүрэн түншлэл өргөжж байгаагийн илрэл юм а. Одоо та бүхэнд өдөр тутмын сонин хэвлэлээс ишлэн хүргэдэг фокус пресс болонгаа хүргэж байна. Зооны мэдээ сонин. Хар тамхи хэрэгэлсэн сурагчид баригдлаа. Сурагч хөвгүүд хар тамхины төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаа нар саяхан илрүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна гэсэн мэдээлэл эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтгээс ирсэн аж. Мэдээллийн мөрөөр тус албаныхан шалгалт явуулж нэгэн сургуулийн төгсөх ангийн Г, Т, К гэх 3 сурагчийг мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамлын төрөлд ордог канабис хэрэглэж байсныг тогтоожээ. Тэд 17-оос 18 насныхан бөгөөд канабисыг хууль бусаар олж авч хадгалдаг байсан байна. Сурагчдад эрүүгийн хуулийн 192-ыг нэгдэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаа нар хэрэгт холбогдсон сурагчдын сургуулийн 100 гаруй сурагчийн дунд хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулсныг албаныхан мэдээллээ. Өдрийн сонин булганыг яллагдагчаар татжээ. 17 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр амиа алдсан улсын хурлын гишүүн асан зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн булганыг өнгөрсөн сард баривчилсан билээ. Түүнийг зориг агсны амийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийн талаар анхнаасаа худал мэдээлж, нуун дарагдуулсан хэмээн буруутгаж, сэжигтнэр татсан талаар бид өмнө мэдээлсэн. Их сурвалжийн мэдээлж байгаагаар булганыг яллагдагчаар татсан байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг илрүүлэх баримт шинээр олдсон гэдэг. Гэвч өнөөдрийг болтол ажлын хэсгийнхэн болон хуулийн байгууллагын энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаач хэрэг хумигдж илрэх шатанд орсон гэж их сурвалж хэлж байна. Мөн булганыг өмгөөлүүлэхээр ар гэрийнхэн нь 2 өмгөөлөгч авсан ч тэд өмгөөлөл үзүүлэхээс татгалзжээ. Учир нь өмгөөлөгч нар маш нууцын зэрэглэлтэй энэ хэрэгээс болж тагнаж чагнагдах аюулаас сэрэмжилсэн бололтой юм. Иймд булганы ар гэрийнхэн өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх хуульч болохоор хөөцөлдөж байгаажээ. Нөгөөтэйгүр булганыг хинтээч уулзуулахгүй байгаа юм байна. Улс төрийн томьсон оюу толгойн хяналт төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал сүх гэрэл. Оюу толгойг барьцаалж байгаа хэлбэр. Монгол улсын стратегийн орд газар гэдгийг хэн тогтоож баталдаг вэ гэхээр улсын хурал. Улсын хурал энэ эрх мэдэл бий. 500 саяас дээш хөрөнгө оруулалтын гэрээг хэн баталдаг вэ гэхээр мөн л улсын хурал. Гэтэл өнөөдөр стратегийн орд газрыг барьцаалах эрх мэдлийг компани захирал авчихсан явж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэс 5 толгой компани захирал дубайдулсан үйл ажиллагаан дээр гарын үсэг зурсан. Энэ хүнд Монгол улсын стратегийн орд газрыг барьцаалах эрх мэдэл байхгүй. Эрх зүйн хувьд, хуулийн хувьд хүчингүй баримт бичиг дээр үндэслэн зээлийн гэрээ энэ 7 хоногт батлагдах гэж байна. Энэ оны 5 дугаар сард Эрдэнэс 5 толгойн захирлын гарын үсэг зурсан баримт бичгийг зээлийн гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл болцоход байгаа юм. Тэрхүү баримт бичгээр үндсэн нөхцлүүдээж тохирчихсон. Тийм учраас хүчингүй баримт бичиг дээр суурилсан зээлийн гэрээ энэ 7 хоногт зурагдах гэж байгаа нь маш ноцтой. Манайд Англи, Америкийн нэгдсэн улс, Германы зөвлөхүүд оюу толгойн талаар дэлхийд дахинд гарч байгаа мэдээллийг харж зөвлөгөө өгдөг. Ийм зүйл болж байна шүү. Түүн дээрээ анхаараарай гэх байдлаар. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр ZES Alt 2 хоёулаа бараг 30% үнийн уналттай байхад ийм том хэмжээний зээлийг тодорхой бус нарийн заагдаагүй нөхцөлтэйгээр авч байгаа нь төслийн хувьд өндөр эрсдэлтэй гэдгийг анхааруулсан. Энэ талаар нэлээд сануулж хэлж байгаа. Төрийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчин хууль гэдэг зүйлийг мартчихсан. Гагцхүү хөрөнгө оруулагчийн захиалгаар тэдний шаардсныг хийдэг ийм л төр ажиллаж байна. Төр өөрийн мэдлэхүй болчихсон. Бид хичнээн мэдээлэл түгээж бүргсэн авч хэлэлцдэггүй. Үндсэн хуульд газрын хэвлийдэх баялаг бол ард түмний өмчөө гэж байгаа. Гэтэл ард түмний өмчийг нэг компани захирал барьцаалчихлаа. Ард түмнийг 30-аас 60 жил тижээх өмчийг нэг компани захирал барьцаалж байхад үүнийг тэр чигээр нь зүтгүүлээд сууж байгаа улс төрийн хүчинтэй яаж ярихыг мэдэхгүй.
Мэдээ үргэлжилж байна. Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс олимпиадад түрүүлсэн хүүхдүүд болоод тэднийг бэлтгэсэн багш нарыг өндрөөр шагнан урамшуулсан байна. Англи хэл математикийн хосолсон олимпиадад тэргуун байр эзэлсэн нэг хүүхдийг автомашинаар шагнан оюуныг нь урамшуулсан байна. Завхан аймгийн ерхий боловсролын дунд сургуулийн ахлагангийн сурагчдын дунд математик англи хэл хосолсон чиглэлээр олимпиад зохион байгуулсан байна. Тус олимпиадад Завхан аймгийн 24 сургуулийн 12 дугаар ангийн шилдэг 100 гаруй сурагчид өрсөлдөжээ. Олимпиадад түрүүлсэн сурагчид Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс автомашины шагнал гардуулсан байна. Харин олимпиадад 2 дугаар байранд орсон сурагчид 3 сая төгрөг, 3 дугаар байранд орсон сурагчид 2 сая төгрөгийн шагналыг гардуулжээ. Харин сурагчтай олимпиадад сайн бэлдэж 1 дугаар байр эзлүүлсэн багшид 1 сая төгрөг, 2 дугаар байр эзлүүлсэн багшид тус бүр 500 мянган төгрөгийн шагналыг өгч оюуныг нь үнэлжээ. За бидний энэ олимпиадыг зохион байгуулах гол зорилго бол бас энэ оюуны хөдөлмөрийг дэмжихэд чиглэсэн байгаа. За дараагийн нэг том зорилго нь бол мэдээж Завхан аймгийн одоо хөгжлийг харсан, хөгжил дотроо хүнээ харсан, хүнийхээ хөгжлийг харсан ийм бодлогыг үүднээс одоо бид энэ олимпиадыг их амжилттай зохион байгууллаа. Олимпиадын үр дүн бол одоо маш амжилттай байлаа. За газар дээрээ бол үр дүн мэдрэгдэж байна. За багш нар бол маш их сэтгэл хангалуун одоо 15 жил ажиллаж чад энэ салбараас ийм хэмжээний одоо оюуны хөдөлмөрийг үнэлсэн ийм олимпиадыг бол одоо зохион байгуулж байгаад манай зохион байгуулах баг болон манай Улаанбаатар хот нутгийн зөвлөлд их талархаж байна. Энэхүү англи хэл математик хосолсон олимпиадыг зохион байгуулснаар ирээдүйд хөврөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд одооноос бэлдэж байгаа нь энэ юм. Төрүүлсэн хүүхдэд бол автомашины одоо энэ шагналыг олгосон. За энэ автомашины шагналыг бол Завхан аймгийн Улаастай хотын төвд байдаг 1-р 10 жил буюу Чандрууны үлзийт Чандрууны эрдэнэ зохицлын 12 дугаар ангийн одоо эмэгтэй хүүхэд авлаа. За сэтгэл нь маш их өөрч одоо байна. За хүүхдүүд ер нь энэ олимпиадыг бол нэлээд хүссэн хүлээдэг ийм олимпиад болох нь бол ойлгомжтой болж харагдаж байлаа. Олимпиадын үйл ажиллагаа явж байхад. Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл аймаг орон нутгаа хөгжүүлэх 3 зорилтыг дэвшүүлжээ. 1-дүгээрт Завхан аймаг эрдэмтдийн үлгийн нутаг энэ чүүднээс хүний хөгжилд анхаарна, 2-дугаарт мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх, 3-дугаарт байгаль орчин дээрээ тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар Завхан аймгийн хөгжлийг тодорхойлох юм а. Хаан банкны талархлын баяр 2015 оны 5 дахь тохирлын эзэд өнөөдөр шагналаа гардан авлаа. Энэ удаад iPhone 6 гар утас авах 4 харилцагч Япон улсын Токио хот руу хосоор аялах нэг харилцагчийг тус тодруулж байгаа юм а. Хаан банк харилцагчдынхаа мөнгөн өрөнгийг найдвартай хадгалж өгсөн нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн хуримтлалыг дэмжсэн олон урамшуул дайныг явуулсаар ирсэн. Энэ удаад талархлын баяр 2015 оноор дамжуулан 2016 оны 1-р сарын 3-ны өдрийг хүртэл 14 хоног тутамд iPhone 6 гар утас авах 4 харилцагч Япон улсын Токио руу хосоор аялах нэг харилцагчийг тус тодруулж байна. 5 дахь тохирлын iPhone 6 гар утасны эздээр Хаан банкны дархан салбарын харилцагч Бүрөвдорж, хөвсгөл салбарын харилцагч Уран Бэлэг, Эрдэнэт салбарын харилцагч Бэмд нэмэх Баянгол салбарын харилцагч Уран Чимэг нар тодорлоо. Харин Япон улсын Токио хот руу хосоор аялах эрхий эзнэр Чингэлтэй салбарын харилцагч Баяр Мөнх тодорж өнөөдөр шагналаа гарт авлаа. Хаан банк талархлын аян гэх бол харилцагчдаа баярлалаа гэж жилдээ нэг одоо ингэ явуулдаг байгаа. Энэ удаагийн талархлын аян бол бас иргэдтэй хуримтлалтай болохыг уриалсан. Аян үргэлжлүүлж байгаа. 9 сараас эхлээд одоо он дуустал явуулахаар бас Хаан банк шийдсэн байгаа. Одоо энэ удаагийн азтангууд бол 5 дахь удаагийн тохирлын азтангууд шагналаа гардаж авч байна. Тэгээд одоо 2 удаагийн тохирол бол үлдсэн байгаа гэдгийг бас харилцагчтай хэлье. Тэгээд харилцагчтай уриалаад хуримтлалтай болох хажуугаар гадаадад бас хосоороо Токио руу аялаарай. Дээрээс нь азтан болж iPhone 6 гар утасны эзэн болоорой гэж бас уриалж байна. Тэгээд манай аянд бас идэвхтэй оролцоорой гэж бас харилцагчтай уриалмаар байна. Зүгээр нөгөө нэг цалингаас хадгалан шийдтээ. Тэгээд тэр нь саяных нь ингээд таарад азтан болсон байна. Ер нь яг өмнө нь ийм том аз тохиож ирсэн үү? Урдны ерөөсөө суглаан тоочж байгаагүй. Тэгээд ийм ерөөсөө итгэдэггүй. Тэгсэн чинь нэг хоцсон байна. 4-5 хонд гэлэн шиг байна. Иргэдийн хуримтлал нь хувь хүний өөрийн болоод үр хүүхдийн ирээдүйд зориулж байгаа санхүүжилт байдаг. За тиймээс ч 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, 100 мянган төгрөг тутамд нэг тохирлын эрх авч талархлын баяр 2015 онд оролцох боломжтой. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20 мянган төгрөгнөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбоосон харилцагч бүрт бэлэгтэй. Талархлын баяр 2015 оны дараагийн тохирлын эзэд 12 дугаар сарын 20-ны 19 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлгээр тодорхой юм а.
Тавилгын салбартаа тэргүүлэгч шин сонголт брэнд тавилгын их дэлгүүр шинэ жилийг тохиолдуулан галт тооны шинэхэн тавилгуудаа үйлчлүүлэгчтэй санал болгож байна. Эдгээр тавилгууд нь хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн гэдгийг онцлож байна. Тавилгын салбартаа тэргүүлэгч шилдэг татвар төлөгч шин сонголт брэнд тавилгын их дэлгүүрт худалдаалагдж байгаа Италийн алдарт Pizzarexa брендийн